За сайн байцгаана залуусаа, энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та бүхэнд өнөөдөр зургандаа хэрхэн тэнгэр их талаараа нэгэн хичээлийг бэлтгэсэн байгаа. Тэгээд энэ хичээлийг яагаад бэлдсэн бэ гэхээр магадгүй та хөдөө ч юм уу эсвэл байгалийн ер нь ямар ч тохиолдолд гадаа зураг авчдаг. Тэгээд тухайн агшин гоё болоод идэг гэсэн мөртлөө тэнгэр маань асуудалтай болчихдог. Яагаад тэгэхээр тухайн өдрийн тэнгэр нь таараагүй. За тэгээд үүлгүй ч юм уу ерөөдөө тэнгэр нэг жоохон тийм нийл өнгөтэй болчихдог. Тэгээ үүнийг Photoshop-ийн аргаар хэрхэн тэнгэр хийх талаар хичээл бэлтгэлээ. Тэгээд яг хичээл удаа дагаад ичээр та бүхэн зургандаа илүү гоё тэнгэрт олно. За миний өмнө бэлтгэсэн тэнгэр энэ байна. За яг хэдвэл ийм болгоно. За одоо зураг оруулж игнэ. За би нэг сухат хинтий рүү явж явахдаа замдаа авсан зураг байна. Оруулаа. За одоо хэдвэл image size. За TPI-ийн 150 болгож өгöd. Зураг 1000 тагд болно дөө. Окей. За одоо биш дээ. Тэнгэрээс салгаж авна. Одоо энэ тэнгэрээс салгаж авна гэсэн үг шүү дээ. За. Окей. Дами фора. За Ctrl G. За одоо нэг юм да. За одоо тэнгэр үзэж байна. За одоо delete. За одоо тэнгэрээ оруулсныхаа дараа илүү дутуу юмнууд нь мэдэгдэнэ. За тэнгэр оруулж ирье. За надад тэнгэрний маань яг энэ хэсэг хэрэгтэй. За тэнгэрээ мэдээж layer-ийг хард оруулж өгнө. За одоо мэдээж гоё үүлтэй хэсгийг сонгож өгөөгаа. За тэгэхээр одоо энэ дээр маань жоохон алдаа гараад ирж байна. Одоо зөвхөн болоод өгч байна. За энэ болонгаар өгдөглээ. За үүнийг надаас илүү зөвхөн хийгээрэй. За зураг жоохон танаа. За одоо ингээд нэг чинь. За одоо үндсэн зураг. За тэнгэр хоёр маань тустай байна. За үнийг одоо хэлээ. Хөнгө оруулж өгнө. Ctrl G. За edit. За энэ ерөнхийдөө дараа нь үндсэндээ энэ зураг хийж явах явцдаа зураг эвдчих юм бол энийг дахиж сэргээж ажиллах зарчимтайгаар энийг ингэж хийж. За layer хувилж өгнө. За color. За тэнгэрийн хөнгөж жоохон багасгаад өгье. Adjustments. За ингээд ерөнхийдөө бүүдэг хөнгө болгож байна. Тэгэхээр энэ маань жоохон бүүдэг хөнгөтэй. За тэнгэр маань жоохон бүүдэг хөнгөтэй болгож тэнцвүүлэх хэрэгтэй байгаа. За одоо энийг асчна. За adjustment tool маань болохоор CS3 дээр байхгүй байвал та энэгээр орлуулчих болно. Энэ бүх төлөвлөд байгаа. За CS5 дээр болохоор Windows adjustment гэсэн tool маань өөрөө бэлэн байгаа. За тэгээд энэний тусламжтайгаар өнгө оруулах байгаа. За Q. За жоохон өнгө нэмээд за энэ бол яаж хийх нь бол мэдээж таны дуур болчихно. Яг тэгэхээр ерөнхийдөө ямар өнгөтэй байх уу, зураг ямар өнгөтэй байх уу гэдэг бол таны асуудал болно. За ерөнхийдөө би өөрийнхөө зураг нэр жишээ харуулж байна. Green. За би нэг иймэрхүү өнгөнд дуртай. За тэгэн гутаа болоогүй. Дахиад өнгөнд багасгаж өгнө.
За намайг та нар гайхаж байгаа хэл та. Өмнө нь өнгөө шахаад байгаа хэрнээ яагаад дахиад өнгөний хасчихж байгаа гэхээр бүх өнгөнүүдийг би тэнцвүүлээд байгаа гэсэн үг л дээ. Тэгээд дараа нь нийт өнгөнөөсөө тэр шахсан өнгө тэнцвүүлсэн өнгөнөөсөө жигдэх юм болохоор энэ маань ерөөдөө жигд болоод өгчих юм болоо гэж бодож байна. За тэгээд одоо үүнийгээ дахиад контрол G чи. За энийг болохоор контрол E. За энэ дээр одоо high pass хийж өгч байгаа. Тэгээд high pass гэдэг маань ерөөдөө түүний unsharp гэдэгтэй адилхан ойлголт render тэгс мөртлөө зургийн ирмүүдийг тодруулж өгдөг. Зя. Filter. High pass жоох мосдогч. За инкүүл илүү гоё ширхтэй харагдаж байна. Окей. За үнийгээ overlay. За энэ хоёрын та ялгах харж байгаа. За ингээ болоо. Тэгээд зураг ийм хэлбэр гаргаад өнгө төрхийн сайжруулж болно. Гэхдээ энэ бол мэдээж тийм сайн арга биш. Гэрэл зурагчтай хувьд бол яг тэгэхээр нэг л сайн зураг бол зөвлөл болголтой байх хэрэгтэй. Зөвлөл цаг үед авах хэрэгтэй. За яг хуу миний хувьд болохоор санаандгүй явж байгаад авцсан болохоор тухайн гол гүүр маань тусгалтай газар байгаад гэдэг. Гэхдээ тэнгэр нь их л асуудалтай учраас би ингэж үргэлжлэнийгөө та бүхэнд хичээл болгож орууллаа. За баярлалаа.